Сайн байцгаана уу? Би сая нүрэ бодож байгаад эднэрийг хараад тэгээд нэг шинэ видеоны санаа оллоо. Энэ бол миний арсыг өөрчилсөн, надад сайнаар нөлөөлсөн, байнга хэрэгэлдэг skin care device-нууд маань. Би маш олон жилийн турш янз бүрийн төхөөрөмж хэрэгжилж байна. Механик, автомат, ухаалаг биш энэ төр гээд. Тэгэхээр I have LED mask, Medicube HRR Booster Pro, Smooth Skin laser ус айлгагч. За ийм юм. За гуашаанууд тэгээд энэ skin spatula гэсэн юмнууд байна. Эхнээс нь явъя. Эндээ нэг жоохон adult toy шиг харагдаад байна. Тэгээ энэ цахилгаан баггүй энэ дотроо зай хийдэг. Тэгээд ингээд ажилтдаг. Тэгээд толгойг нь сольж болдог. Сольдог толгой нь ийм roller. Тэгээд энэ нүдний доотлыг хийдэг ийм даралтай roller хоёрын энэ гурван толгойг нь сольж болдог. Энийг 21 онд авсан юм уу? Эхэндээ л жоохон сонирхож хэрглэж байгаа. Сүүлдээ ерөөсө хэрэглээгүй. Яагаад гэвэл энэ вибратор нь энэ толгой одоо сольж байгаа энэ толгой арьсанд хөрлөж байгаа хэсэг нь биш. Их би нь өөрөө л ганцаараа вибратор дагаад байгаа юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Одоо энэ хоёр дундуур нь ингээд арьс хавчигдаж ороод лүгэдэг. Энэ дундуур ингээд чимхэд байгаа юм шиг ингэж хавчиж ороод тэгээд би бол энийг сайнаасаа илүү бараг саар нөлөөтэй юм шиг санагдаад байдаг байхгүй юу? Яг угаасаа ингэж нүүрэн дээр вибратордохгүй энэ доор энэ гарн дээр энэ суурин вибратор даад байгаа болохоор шал утгагүй санагдаад болчихсон юм аа. Тэгэхээр 10-аас 1 оноо. За дараагийнх нь болохоор skin spatula. Гоо сайханд орохоор яг ийм машинаар ингээд гуйжуулаад байдаг шүү дээ тийм болохоор би гэртээ тэгэж гуйжуулна гэж бодсон байхгүй юу. Тэгээд өөрөө ингээд энэ хазарныхаа доор духныхаа хар батгануудыг ингэж шахаж цэвэрлэх хэрэгтэй байхгүй юу. Насны 3-4 жилийн өмнө аваад за өстө 3-4 удаа л хэрэгэлсэн. Энэ ер нь нэг сайн үйлчлэхгүй байгаа юм шиг надад бол санагдсан. Тэгэхээр 10-аас 2 оноо. За 3 дугаарт уламжлалт сайхан гуашаа. Нэг хартаа. Энэ болохоор цэгэн гуашаа. Энэ болохоор толгойных юм уу эсвэл хуянгийнх юм бэ? Энэ болохоор толгойн сам. Энэ бас толгойн сам гуашаа. Намайг хараад таниад удаж байгаа бол олон жил гуашаад байгааг мань мэдж байгаа байх. Ер нь бол гоё. Айгу удаан тогтмол хийх хэрэгтэй. Роллер биш ээ. Роллер бол надад нэг таалагддаг. Гуашаа бол гоё. Гэхдээ тогтмол өдөр болгон 5-6 жил зүлгэж байж жоохон үр дүн гардаг юм шиг санагддаг. Яг хөө тухайн үедээ ингээд нэг юм яг дөнгөж хийсний дараа юм сначд татцсан юм шиг санагддیں۔ Гэхдээ тэр үр дүн маш хурдан арилдаг. Ийм олон төрөл мөрөл бол байх хэрэггүй юм биш үү? Би яг нэг хэсэг хобби ирж ийм олон төрлийг цуглуулсан юм. Тэгээд эцсийн үр дүндээ бол энэ хоёр ч гэлтгүй баг нэг нь л байхад болох юм бэ лээ. 10-аас 6 оноо. Энэ болохоор Medicube HRR Booster Pro гэдэг загвар нь. Бүхэл гоё хүүхнүүд хэрэглэж байна. 6 одоо төхөөрөмж дотор нэг дор байгаа гэсэн үг байхгүй. Энэ дотор байна шүү дээ. Air Shot, Booster, Microcurrent, Derma Shot гэдэг ийм 4 гол дүртэй байхгүй юу? Тэгээд эдгээр нь ингээд жоохон юм хэцүү хэллэгүүд сонсогдоод байгаа. Air Shot, what is Air Shot? What is Booster гэх юмгүүд. Тус бүрдээ яг ингээд арьсны энэ цаад одоо булчинд нь нөлөөлж дасгал хийлгээд байна л гэсэн үг байгаа даа байхгүй юу? Яг би мэдээж маш өндөр хүлээлттэй авсан. Бусад хүмүүс ингээд вау гэдэг юм чи би ч гэсэн л вау гэж бодоод авч байгаа шүү дээ, тий. Тэгсэн чи яг үр дүн бол бас яг хамгийн их мэдрэгдсэн нь энэ багхгүй юу? Нэг гимэн юм жоохон өвтөгдөг. Эхэндээ ингээд чүд өвтөгдөг заяа. Эхэндээ бол би л what the fuck энэ чүд яагаад ингэж аав бэ гэсэн чи сүүл рүүгээ арьс нь одоо тэр одоо энэ дасгалдаа илүү юм дасаж эхэлж ийн гэсэн үг шүү дээ, тий. Тэгээд за ингэж асаад Air Shot level 1 дээр биш би level 3 дээр явж байгаа. Бичил зүү шиг заяа. Тэгээ нэг юм үнэр гараад идэг. За над шиг ингэж юм будагтай арьсан дээр ингэж зааварч болохгүй. 7 хоногт 2-оос 3 удаа өдөр болгон биш. Өнжөөд нэг удаа ч юм уу. Тэгээд хувь арьсан дээр дөнгөж сая нүрээ цэвэрлчихэд skin care хийхээс өмнө хийдэг байхгүй юу? Тэгээд энэ болохоор яг арьсны юм texture-ыг гоё болгодог. Нэг юм анзаарсан нь шүү дээ, тий. Миний арьс юм бүр надад анзаарах тухайц юм булбраа болсон байхгүй юу? Тэр нь энэ Air Shot-ны
үйлчлэл юм бэ нлээ шүү. За тэгэнгүүтээ араас нь booster mode орж ирнэ. Booster mode. Level 1. Level 2. Level 3. Би бустрыг level 4 дээр ч явж чадж байгаа. За одоо ингээ хуурай арьстай байжгаад одоо skin care түрхэн заяа, тонико түрхэн, серум түрхэн. Бустер болохоор урд нь түрхэж байгаа тэр бүтээгдэхүүнийг буст хийж яг арьсны бүр гүн рүү одоо шингээж 100% үйлчлэлийг нь гаргахад тусалдаг байхгүй юу? Анзаарвал эдгээр ингээд бүдэрээ гэрэлтэй байгаад наадлынх нь одоо энэ гэрэл болохоор одоо LED гэрэл биш, энэ зүгээр гоё чимэглэлийн гэрэл. Одоо арьс хүрэнгүүд энэ цаана ингээд анивчаад байгаад тэр нь яг LED гэрэл байгаа байхгүй юу? Яг ингээд арьсанд хурж тэр анивчж байгаа LED гэрэл нь одоо энэ бустер модынхөө цахилгаанаар цохоод байгаа юм шиг энэ долгионтой нэгдэж үйлчилгээ үзүүлдэг. Дараагийн хэсэг нь microcurrent дээр ногоон ледтэй. Derma shot дээр улаан гэрэлтэй. Бүгдээр юм тусдаа ледүүдтэй. Тэнгүүтээ юм вибратор бас жоохон байгаа. Тэгэхээр энэ лед вибратор хоёроо ингээд туслах дөрүүд нь гэдэг байгаа байхгүй юу? Яг нэг зүгээр nice to have. Гэтэ тийм чухал бол биш. Хамгийн чухлууд нь одоо энэ дөрвөн одоо air shot, derma shot, booster, microcurrent гурав нэг байгаа шүү дээ. За тэгээ араас нь болохоор microcurrent-ийг яг арьсныхаа ийм асуудалтай ч гэхэд ашиг арьсныхаа гол анзаарах хэрэгтэй байгаа хэсгүүд дээр голчлон хэрэглэдэг байхгүй юу? Ингээд нүдний доотолд уруулны энэ хэсэг, духны энэ хэсэг, хүзүү гэх мэтчлэн. Гэтэ би бүхэл арьсандаа л хэрэглэждэг л дээ. Гэтэ одоо тэд нэр цаанаасаа гол хэсгүүд дээрээ ингэж жоохон хүчтэй тритмент маягаар ингэж хэрэглэдэг. Одоо бүр махчилж хэлбэл одоо гуашаар шиг тэгэж өргөх, татах арьсныг одоо айгүй автомат, айгүй ухаалаг гуашаа. Гэтэ та хэд өөрсдөө хэрэглээд үзвэл бүр айгүй сайн мэдрэгдэнэ. Ийм болохоор охтууд гэд унж өгöd байсан юм байна гэхэд би бас тэгж мэдсэн учраас. Сүүлийнх нь derma shot. Level 3 дээр. Derma shot болохоор яг ингээд арьсыг сороод байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг ингээд тэгээд хамгийн арьсыг чангалж татаж юм snatched болгож өгөх зорилттой derma shot гэхгүй юу? Бас энэнийхээ өмнө derma shot-ийн өмнө хамгийн одоо арьс skin care-ийнхаа сүүлийн шат болгоод тосоо түрхээд одоо өтгөн бүтцтэй чигшүүлэгч арьсныхаа сүүлийн шатын юмыг түрхээд derma shot-оо явбал тохиромжтой. Тэгээ эн чинь тус бүр дээр 5 минут ингээд 20 минут skin care-ний ажиллагаа өргөмжж байгаа байхгүй юу? Яг гоо сайханд хэрэгэлдэг бүх аппаратнуудыг ийш нь оруулсан байгаа байхгүй юу? Booster mode-ийг яг өглөөний skin care-тэйг хамт хийчих юм бол араас нь мейкап аюу гоо шингэдэг. Шууд илт мейкап аюу гоо шингэдэг. За тэгээ энд болохоор яг 10-аас 10 оноо л гэх юм байна л та. Хүмүүсийн сурталчилгааг хараад авсан хамгийн супер худалдаа авалт болсон. Энэ болохоор лазер ус арилгагч төхөөрөмж байхгүй юу? Энэ тунд ажгүй байсан. Би гэхдээ энийг яг үнэндээ яг жирэмсэн болсон сардаа чөлөөд авсан байсан байхгүй юу? Би энийг авчаад жирэмсэн болсон гэдгээ ерөөсө хэдхэн хоногийн дараа мэдсэн. Тэгээ бүтэн биеийн дээр нэг би 2 курсл явсан. 2 удаа л явсан байсан. Тэгээд жирэмсэн болчоод төрөөд хөхөөл байж байгаа тэр хоёр чи хэрглэж бас болохгүй байгаадсэн. Тэгээд хөхөөл байж дуусаагүй байж байгаа дахиад ширсэн болсон. Тэгээ одоо л дөнгөж ингээл сэх авч штэ тий. Тэгэхээр яг үндэ бол би энийг удаан хэрглэж үзээгүй. Одоо хэрглэж үзнэ. Өнжөөд нэг чөлөө, хоёр өнжөөд нэг чөлөө. Айгүй ойрхон удаа өөртөө гэртээ лазер хийдэг гэсэн. Тэгээд хэр өөр нөлөөтэй байхыг нь дараа аль хуваалцах юм байна л да. Яг жирэмсэн болохоос өмнө хэрглэсэн үеүүдэд бол үсний ургалт зогсож байгаа шууд илт мэдэгдэжсэн. Одоо ч гэсэндээ ер нь нэр айгүй багассан шүү дээ. Миний үс бүр ингээд сагсаадаг байсан чинь ер нь бол айгүй баг ургадаг болсон. Гэхдээ би бүр хэдхэн л удаа хэрглэсэн шүү дээ. Тэгэхээр энэ бол нөлөөлдөг байж магадгүй. Уул нь манайд одоо энэ 3 жил болж байгаа юм байна шүү дээ. За дараагийнх нь энэ жоохон төстэй эд зүйл бол ямар ч эд чид байхгүй. Энэ зүгээр л төмөр жин баггүй юу? Би энийг хөргөгчөнд хийчихдээ. Тэгээд өглөө сэрэнгүүтээ яг юм хөргөчтөөс гарсан хүүтэн юмар ингэж ролдох бол айгүй гоё байдаг. Тэгвэл энэ яг юм бариултаа болохоор тэгээ яг энэ хэсэг нь төмөр учраас хүүтэн нь аваа удаан байдیں۔ Тэгвэл одоо энэ жишээлбэл энэ гуашаагч одоо хөргөгчөнд байж байгаа би хүүтэн гуашаагаар ингэхээр дороо
минут хүрэхгүй буцаад ингээ бүлээн болчихдог байхгүй юу? За энэ бол миний супер батареи маск гэдэг. Улаан гэрэл, цэгэр гэрэл, шар гэрэл. Iron Man. Энэ ингээ доторх нь юм баггүй юу? Шууд ингээд эндээ нүдээ аниад байна. Одоо гоё маскнууд бол нүднийх нь хэсэг нь онгорхой, нүдээ нээлттэйгээр өөр юм хийнгээ. Тэгээ ийм заавал тогт залгах албатай биш байд юм байлээ. Энэ бол ингээ жоохон хөдөлмөрийн чадварыг бууруулж байгаа юм л да. 15 минут л ажиллаад өөрөө унтарчдаг. Арьсандаа юу ч түрхээгүй байж ахта хэрэглэх ёстой. Ямар нэгэн тониктэй, серумтэй бол ялангуяа өтгөн жоохон серум байгаа бол энэ гэрэл одоо тэр өтгөн серумыг нэвтэрч арьс руу нэвчиж чаддаггүй гэж байгаа байхгүй юу? Тэгээд ингээд илүү уншаад байсан чинь лед гэрэл ер нь ийм маскны лед гэрэл нэх арьсанд нөлөөлж шалахгүй гэсэн энийг скам гэж уншаад тэгээд хэрэгжилж байхад ч гэсэндээ нэг тийм одоо нэг бүтээгдэхүүн үйлчилж байгаа нэг мэдрэгддэг штэ тий арьс нэг тийм болоод ч юм уу таталт эсвэл яг дөнгөж дараа нь ч юм уу нэг мэдэгддэг те ямар нэг юм тийм юм байхгүйсэн. Тэгээд нэг хэрэглэхгүй аа. Хэрэглээгүйгээсаа олж ил болж гинөө. За skincare device-нууд нэг иймэрхүү дөө. За бичлэгтэй хамт байсан баярлалаа. Subscribe дараарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Bye.